Зэсэн бяцхан уур Расти байна. За энэ удаад хэдүүлээ Жанчив Доржийн Синг Дорж найруулагчийн шинэ уран бүтээл Чимээгүй хотын жолооч киноны талаар ярилцахаар болоод бэлдсэн байна. За Чимээгүй хотын жолооч киноны хувьд бол 2024 онд нээлттэй хийсэн. За тэгээд бас нэлээд олон фестивалуудаар бас гараад бол амжсан одоо Эстоны Таллин хотын олон улсын кино наадам байж гэн. За тэгээд юуны Осакад болдог Азийн кино наадам гэдэг ч юм уу ингээд хэд хэдэн кино наадмуудаар явсан. За бас ер нь тун давгүй өндөр үнэлгээ аваад байгаа ийм одоо бүр шагнал хүртэл одоо авсан тий. Осакагийн кино, Азийн кино наадмаас бол шагнал хүртэл аваад амжсан ийм бүтээл бол байж байгаа. За энэ киноны хувьд бол Чимээгүй хотын жолооч гэдэг нэртэй тий. Тэгээд нэрнийхэн талаар шууд ярьчих гэж болол бодож ин ямар нэг спойлер ш. Энэ ревю спойлергүй шүү. За нэр нь хамгийн таалагдсан сонирхолтой зүйлүүдийн нэг байлаа. Сая тусгай үзрээр үзсэн. Энэ кино маань 5 сарын 2-оос эхлэх кинотеатраар гарч байгаа юм билэ. Мэдээл болгож хэлэхэд тэгээд тусгай үзрийн дараа найруулагч Синкторч болон хамтран зохиосон зохиолч за тэгээд продюсертэй хамт ингээд юу ялаа л да. Номон зулгээ зохиолч энэ хэд ингээд хамтраад бас асуулт хариулт явсан. Тэгээд тэгж яхад айгу сонирхолтой ярьсан юм. Чимээгүй хотын жолооч гэдэг. За мэдээж Чимээгүй хот гэж бол та хэд маань мэдэх байх. Чимээгүй хот гэж оршуулгын газрыг хэлдэг тийм ээ. За тэгээд тэрэн дээр нэмээд Чимээгүй хот гэж Улаанбаатар хот маань өөрөө одоо ингээд маш чанга, маш их дуу чимээтэй, маш их хөл хөдөлгөөнтэй мөртлөө маш чимээгүй хот болжээ гэж хэлж байгаа. За чимээгүй гэдэг нь ямар утгаар юм гэхээр хүмүүсийн амьд харилцаа, жинхэнэ connection те би бинийгээ одоо ингээд өнгөцгөн хардаг, өнгөцгөн дүгндэг тийм ээ ингээд гаднаас нь дүгндэг тийм зүйл хэтэрхийх болчихсон одоо ингээд тийм human connection байхгүй болчихжээ. Тэр нь одоо тэр утгаараа бол одоо юм хүүтэн тэр утгаараа юм одоо чимээгүй хот болжээ гэж болов хэлсэн бас их таалагдсан. За тэгээд өөрөөр хэлбэл Silent City Driver Чимээгүй хотын жолооч гэдэг киноны нэр маань өөрөө Double Entendre буюу одоо давхар утгатай болж таарсан. Тэр надад маш их таалагдсан. Би бол яг өмнө нь тийм утгаар ерөөсө бодоогүй бол байсан л да. Киноны зөвхөн оршуулгын газар гэдэг утгаар нь бол бодож исэн. За энэ кино агуулгын хувьд бол энэ 14 жил одоо ямар нэг хэрэгээр тийм ээ шоронд хоригдож байгаад гарч ирсэн 32 настай Мегмар гэж залуугийн тухай гарч байгаа. За мань хүн бол одоо 32 жил уучлаарай 32 настай 14 жил шоронд байж байгаа гарч ирсэн. Тэгээд одоо ажил амархан олдохгүй байгаа учраас одоо энэ нөгөө нэг буйны газар тийм ээ буйны газар юм жолооч хийж байгаа. За тэгээд тэгж явахдаа ямар хүмүүстэй танилцж байгаа өөрөө яг юу туулчихсан юм бол юу хийчихсэн юм бол яг яагаад шоронд орчихсон юм бол за тэгээд тэр хамт одоо ажиллаж байгаа ч юм уу эсвэл учирч таарж байгаа хүмүүс нь яг юу туулсан юм бол яг яагаад тийм үйлдэлүүд гаргаж байгаа юм бол өөртөө нь зарим хүмүүс яагаад тэгж харьцаж байгаа юм бол зарим хүмүүс магадгүй мань хүнтэй илүү тасаад илүү өөр нөхцөл бүрдэж байгаа учраас илүү дуу багтаа болохоор ч юм уу магадгүй одоо юу гэдэг нөхцөл байдлаас хамаарат мань хүнтэй илүү айтайхан харьцдаг ч юм уу ийм сонирхолтой зүйлүүдийг тулж байгаа тухай гарч байгаа. Би бас хитрхи ерөнхий санагдаж уулзлаараа гэхдээ аль болох би деталь өгөхгүйгээр спойлдохгүйгээр зүгээр ярьж байгаа. Гэхдээ энэ миний сэтгэл рүү ороагүй энэ зүгээр ерөнхий плотын хувьд те. За харин сэтгэл рүү сая ерөнхийдөө л товчхондоо зүгээр айгүй бүрэнхий хэлэхэд ер нь тийм юм байна. Агуулгын хувьд бол за яг миний сэтгэл гэх юм бол энэ кино надад маш их таалагдсан. Ер нь нилээн таалагдсан. За хамгийн таалагдсан зүйлүүдээ би яг шууд араас нь ингээд яриад өвчиж жоохон замбрааг боловчлаарай. Би тэмдэглээгүй шууд үзчихэд ирээд одоо удаагүй зүгээр шууд ингээд шууд камера асгаал ерөнхийдөө бичээд явж байна. Тэгээ бодлоо урсч ийн гэж бодчоор. Тийм. Надад хамгийн таалагдсан зүйлүүдийн нэг бол кино өөрөө биш Улаанбаатар хот өөрөө энэ кинон дээр дүр байсан. Тэр бол надад ер нь яг Монгол кино ялангуяа Улаанбаатарт орчин цагттай ялангуяа Улаанбаатарт орчин цагт үйл явдал болж байгаа кинонууд дээр тэр бол надад айгүй чухал санагдах ёстой гэсэн үг ш. Агта кинон дээр тэгж харуулж чадвал их гоё. Тэгээд харуулах боломж нь байвал их хэрэгтэй гэж боддог гэдэг утгаар шүү мэдээж кино болгонд их албагүй. Тэгэд зарим кинонууд бол ямар ч утга учиргүй зүгээр дрон шот оруулаад байдаг ч тий. Тэгэхэд энэ кинонд нэг ч тийм дрон шот байхгүй Улаанбаатар гэдэг ч юм уу. Дрон шот дээрээс байгаа юм байл да. Гэтэ нөгөө нэг тийм төрлийн дрон шот ш нэг ингээл нэг байж байгаа Blue Sky юу гэдэг нэг юм утгагүй те тэр тийч ямар ч үйл явдлын болох байж байгаа нэг Blue Sky харуулдаг талбай ч юм уу те. Тийм төрлийн дрон шот байхгүй бүр яг үйл явдлаа дагж байгаа дрон шот бол жишээ нь байгаа. Тийм. Тэгэхээр яг хот өөрөө дүр байж чадсан. Тэгээ зөвхөн нөгөө хотыг гой харуулахаас гадна энэ чинь хот яг энэ хотод өөрөө
зөвхөн ингээд нөө дүрсэл талаас биш байхгүй юу? Дүрс гэдэг нь зөвхөн имиж биш те өрнөл гэдэг талаас. Яг энэ хотод ч өөрөө эн чинь бас сая гаруй хүн амтай одоо бараг сая 500 мамзуулж гинүү те аль бисний тоолго байдаг ч юм уу ч юм. Хайвал байгаа л баг л та. Гэтэ сая 500 мянган хүн амтай энэ ч одоо дэлхийн стандартчлалаар бол стандартчлалаар бол метрополис хот тийм ээ сайн ч юм уу ч. Тэгээд ийм том хотод ч ийм олон хүн амтай тэгээд ийм одоо юм өрсөлдөөнтэй одоо эдийн засгийн төвөнд болчихсон улсынхаа ийм хотод бол ингээм амьдрал янз бүр байгаа мэдээж тийм ээ бид нар өдөр тутам харж байгаа та бидний эргэн тойрон одоо янз бүр байдаг төвшин янз бүр байгаа төвшин гэдэг нь мэдлэгийн хүрээнд соёлын хүрээнд эдийн засгийн хүрээнд за тэгээд бас өөр одоо юу гэдгийг шашин гэдэг ч юм уу те за мэдээж гендер дээр тэр өөр зүйл гарч ирнэ за гадаад хүмүүс өөр гэдэг ч юм ингээд энэ хот дотор ч өөрөө одоо саяны миний хэлсэн шиг юм нөхцлүүдээс хамаарат маш олон төрлийн нюанстай нөхцлүүдээс хамаарат маш олон өөр төрлийн ертөнцүүд бас давхар ингээ оршиж байгаа. Тэгээ тэрийг ингэж нюанстай ингэж одоо олон талыг нь яг бүгдийг харуулна гэж байхгүй ч гэсэн олон талыг нь тэгээ нүүрэнд тулахгүйгээр зүгээр яг л зохиолдоод гарсан яг дүрийн туулж байгаа зүйл өгүүлж байгаа түүх зохиолынхоо хажуугаар дагуулж тэ нэг нь хэсгэд болгож ингэж гаргаж чадна гэдэг бол айгүй чухал зүйл гэж бол би боддог. Тэгээ Одба ГГ киног жишээ нь бол би айгүй дайггүй сайн чадсан гэж боддог. Гэхдээ жишээ нь яг зөвхөн тэр тал дээр харьцуулахад чимээгүй хотын жолооч бол бүр хав илүү чадсан гэж бол би бодож байна. За маш таалагдсан зүйл төр байсан. Тэгээд жүжигчдийн бүрэлдэхүүн байла. За үндсэн бол ерөнхийдөө нэг 4-5 одоо дөрүүд ерөнхийдөө байгаа гэж жүжигчд гэж байгаа гэж хэлж болно. За яг гол дүр бол Мегмар гэдэг дүр ээж байгаа. За Мегмар гэдэг дүрд бол Төвшинбаяр гэдэг Төвшинбаяр гэдэг жүжигчин бол тоглосон. Амар төвшин билүү. За энэ ч нэг юунуудыг латинаар байрын солио бичдэг болохоор одоо Төвшинбаярын амар төвшин юм уу? Амар төвшингийн Төвшинбаяр юм уу? Тэгээ sorry уучлаарай. Латинаар тэгээ бичдэг болохоор баг амар төвшин юм шиг биш уучлаарай. Ийм бол байдаг тийм тэгээд жүжигчдийн бүрэлдэхүүн бол үнэхээр мундаг байлаа. Дөрүүдээ мундаг гаргаж чадлаа. Өөрөө хэн бол яг сингторч найруулагч өөрөө хэлсэн л дээ. Би бол ингээ миний киноноо тийм диалог өндөр байдаггүй, олон байдаггүй, их диалогтой байдаггүй. Би бол кино урлаг миний хувьд бол visual art те. Тэгээ би бол visual дүрслэл өгүүлэл дээр тэрүүгээрээ өгүүлэхтэй. Тэрэн дээр анхаарал өгдөө гэдэг яг гэдгээ хэлсэн. Тэгээ тэр нь ч энэ кинон дээр бол гарч байгаа. Тэгээ тэр нь бас давхарсуулт дагуулж байгаа шүү. Тэрийг удахгүй ярина. Тэгээд жүжигчдийн бүрэлдэхүүн бол мундаг байлаа. Дөрүүдээ үнэхээр мундаг гаргалаа. Диалог тийм их биш. Гэхдээ яг диалогоор биш диалог багтаа мөртлөө тэр энэ дөрүүд чи янз бүрийн юм туулж байгаа сонин одоо хүмүүсийн дөрүүд бас байж байгаа тэнцээ хөөхөнч дүр байна, учир битүүлэгч дүр байна. Ингээд өнгөцгөн харахад өрөвдмөр юм шиг гэхдээ яг өрөвдөх гэхээс илүү тэр хүний туулж байгаа зүйлийг нийгмийн хүрээнд эмэгтэй хүний хүрээнд жишээ нь ингээд хараа бодолцоод маш их зүйл ярих дүр ээж гэнэ гэдэг ч юм уу маш олон сонирхолтой дүрүүд бол байгаа юм л да. Тэр лам хүүгийн дүр байгаа айгу хөөхөн дүр. Гэтэл тэр дүр чинь бас ингээд юм нюанстай сонирхолтой зүйлүүдтэй ийм дүрүүд байж байгаа. Тэгэхээр энэ жүжигчд маань бол дүрүүдээ үнэхээр мундаг гаргасан, гой гаргасан. Тэгээд сул тал гэдэг санийхыг ярьж байгаа диалог ярьсан дээр хэлчихье гэж бодож байна. Ер нь энэ киноны миний хувьд бол яг жижиг сажиг өөр зүйлүүд байгаа. Гэхдээ хамгийн сул санагдсан нэг зүйл бол юу байлаа? Диалог дөрүүдийн одоо илэрхийлж байгаа зүйл нь биш. Илэрхийлж байгаа утга нь биш. Харилцан ярианых нь утга агуулга нь бол зүгээр. Гэхдээ хэрэгжилж байгаа үг яаж ярьж байгаа нь маш том асуудал байлаа надад бол. Ягаад гэхээр одоо юу гэдэг юм бэ? Тэрийг хэн гэдэг байсан. Тэр надаас 3 жилийн дүү байсан. 3 насаар дүү байсан. Гэдэг ч юм уу те. Ингэж бол бид нар ярьдаггүй тийм үү? Яг бид нар ингээд монголчууд яаж ярьдаг вэ? Яг одоо чинь миний монгол хэл бол надаас илүү яруу найраг уншдаг, монгол хэлээр уншиж сайн бичдэг тийм ээ. Утга зохио сонирхолтой хүмүүс бол надаас илүү гоё монгол хэлтэй байгаа бид тэрийг мэднэ тийм ээ. Гэхдээ л өдөр тутам монголчууд бид нар яаж ярьдаг гэдэг нэг бас нэг норм байгаа тийм үү. Тэнгүүд энэ кинон дээр жишээ нь зүгээр яг юм текст нь хэл яриад байгаа байхгүй тийм. Магадгүй нэг юм story одоо түүх ч юм уу тийм ингээд юм богино зохиол тийм ээ. Одоо ингээд тууж гэдэг лөө юу гэдэг вүлээ. Новела тийм жишээ нь тиймэрхүү short story ч юм уу тийм зүйл ингээд Facebook дээр одоо юун дээр гэдэг нэг юм дээр нийтэлчихсэн вебсайт, medium тийм дээр нийтэлчихсэн юм байсан бол бас байж болж байна. Тэгээ бас яг байж болж байна. Гэхдээ тэгсэн ч бас тэгж
ер нь хэлэхээргүй л тийм одоо үгийн сонголтууд маш муу байсан. Илэрхийлж байгаа зүйл хөндөж байгаа сэдв за тухайн диалогоор юу хөндөгдөж байгаа тэр зүйл юу тэр хүн юу туулаад байгаа тэр хоёр хоорондоо ямар утга агуулга яриад байгаа гэдэг ч юм уу те. Тийм зүйлүүд нь болгоо байсан. Гэхдээ яг хэрэгжилж байгаа үгүүд нь ердөөсөө наалдаагүй айгүй ийм одоо болох санагдсан надад бол тийм. Тэр бол бас киноноос бол ер нь жоохон айгу одоо киноноос биш кинонд бол бас юм жоохон доош нь дарсан киноноос гаргасан гэж сая үг гарах гэдэг. Тэр бол буруу арай гаргаагүй зүгээр арай нилээн ер нь бас за гэж нилээн гэхээр амар их юм шиг арай баг за ер нь гэхдээ дарсан тий. Тий ер нь киног бас дарсан зүйлүүдийн нэг бол тэр басан. За таалагдсан зүйлийг үргэлжлүүлэе гэж бодож байна. Тэгээд зураг авалт. За тэр мэдээч тэр хот дүр гэдгийг ярьсан. Тэрнтэй бол production design болон юу бол зураг авалт бол нэг том хэсэг нь мэдээж. Гэхдээ яг зүгээр зураг авалт гэдэг зүйл дангаараа энэ кинонд бол үнэхээр мундаг байлаа. Мундаг үнэхээр бүр яаж хийсэн юм бэ болоо гэмээр гой шотууд зөндөө байлаа. Монгол киноны контекстэнд тийм ээ. Үнэхээр гой зураг авалтууд зөндөө байлаа. Тэгээд камер нь зогсоо хөдөлгөөнтэй бол биш. Гэхдээ хөдөлгөөнтэй үедээ үнэхээр сонирхолтой. Яг дүрээ дагаал нэг тийм манай гол дүр одоо ингээл замын хажуугаар гүйж яхад яг ингээл дагаж явж байгаа л шууд ганцхан катын дараа үргэлжлээ шууд ингээл амар юм байшин дэшиг ингээл дагаад ордог ч юм уу те. Төгсгөлийн шот бол бас үнэхээр супер шот байсан гэдэг ч юм уу. Ингээд зураг авалтууд бол гоё байсан. Тэгээ зөвхөн нөгөө нэг хөдөлгөөнтэй шот дүр дагах ч юм уу те. Тэрнээсээ гадна хөдөлгөөнгүй планингууд нь те планууд нь шотууд нь дүрслэлүүд нь бол бас үнэхээр гоё байж чадсан. Дүрүүдийн үнцгийг яаж гаргаж байгаа тэр дүр юу туулж байгаа магадгүй ингээд бачимдж байгаа дүр байхаа бачимдж байгааг илэрхийлж байгаа бол бүр ингээд амар клоус ап нүүрлэн тулгачсан тамхитдж байгаа ингээд зэн байдаг ч юм уу те. Тэгээд тэр талаараа бол ер нь тун давгүй санагцсан. Яг хоёр дахь үзчихэж бүр нарийн бодох зүйл бас гарах бах. Гэхдээ ер нь бол эхний үзүүрийн дараа үзсний дараагийн байдлаар бол тун давгүй санагдсан. За тэгээд энэ киноны бас айгүй чухал зүйл юу юм бэ гэдэг жагаа нь бол яг энэ хот маань юу болоод байгаа билээ, нийгэм ямар байдалтай байгаа билээ, нийгмийн за одоо underground ч гэх юм уу да тий одоо нийгмийн нормоос гадуур норм гэдэг ч өөрөө бас заримдаа асуудалтай өнцөг хиллэг байх бас боломжтой шүү дээ бүх нөхцөл төр биш ч гэсэн. Тийм ээ ямар ч байсан зүгээр бидний норм гэж хэлээд байгаа бидний өдөр тутмын гэж хэлээд байгаа амьдралээс гадуур ч юм уу тэрний эргэн тойронд тэрнээс хол ч юм уу те эсвэл тэн дунд ингээл ороод гараад явж байгаа айгүй олон хүмүүсийн амьдрал ямар байгаа вэ гэдэгт одоо англиар айгүй гоё үг байгаа юм л да indifference те одоо ингээд нэг юм тоохгүй гэх юм уу үл тоосон тийм ээ ингээд тийм л амьдрал болоод байна л да нийгэм бас тэр нөгөө чимээгүй хот гэдгийн гол зорилго. Тэгээд тэрийг маш сонирхолтой дөрүүдээр одоо дамжуулж үзүүлж explore хийх тийм ээ одоо асуултын тэмдэг гаргах үзүүлэх бодолцох яриа хилцүүлэг хөрнүүлэх юм сэдвүүдийг бол гаргалаа л да энэ ч одоо маш олон зүйлүүдийг бас одоо юу яаж байгаа хөндөж байгаа гэдэг нь юу вэ гэхээр бид нар монголчууд бол одоо юу гэдэг нийгмийн хүрээнд ёс заншил одоо за ёс заншил гэх юм да мэдээж ёс заншил нийгэм соёлын хүрээнд бол бидний нүүр тулдаггүй нүүр тулгаасаа цутаадаг тойруулдаг муу ёр гэдэг цээрэлдэг ийм зүйлүүд зөндөө байдаг. Мэдээж зарим нь тодорхой хэмжээнд суйртай. Гэхдээ зарим нь бол орчин цагийн нийгэмд таарахгүй тийм зүйлүүд зөндөө байдаг тийм үү. Тэгээд одоо жишээ нь энэ кинон дэр бол одоо үхэл за тэгээд үхэл хагцал гимшил амьдралын боломж тэр боломжноос тэр ингээм амьдрал байгаа нөхцлөөс гарч чадахгүй байх тэр амьдын там мэт санагдах там гэж юу юм дивааж ингэж юу юм тэгээд тэр дөрөвний нөгөө нэг табу юм шиг сэдвүүд гэдэг дээр үхлийн дараа одоо тэр нөгөө нэг юу оршуулга тийм ээ оршуулгын процесс за тэрнийг одоо normalize хийж байгаа юм үгүй мө тэр нь хүмүүст ямар санагдаж болох үгүй тэрэн дээр юу болдог бэлээ тийм ээ одоо гэмт хэрэг гэдэг зүйлийг бид нар яаж ямар өнцгөөс харж байна гэдэг ч юм уу ингээд айгүй олон бидний нүүр тулж чаддаггүй хөндөгддөггүй иймэрхүү одоо сэдв зүйлүүдийг бас энэ ч хөндөж харуулж мэдрүүлж бодуулж хилцүүлэг өрнүүлж чадсан кино байлаа л да. Тэгээд бас уран бүтээлч нь өөрсдөө хэлж ирсэн яг энэ кино хийх процесс донд бол бас яалтчгүй цээрэлсэн хүмүүстэй ингээд иймэрхүү гарсан хүмүүс байсан гэдэг. Одоо жишээ нь кинон дээр гарч байгаа нэг буйны машин ба тэр буйны машиныг бол одоо продюсерийнх нь өөрийнх нь нэр дээр машин тэгээд бүр янзлаад энэ буйны машин одоо болгож янзсан юм байна л да. Тэгээд зураг авалт процесс янз бүр явж хат нэг байрны гадаа зүгээр ингээ 2 хоног
оруулсан чинь байрныхан сөөхт ингээд баах айлуудаас нь гомдол ирсэн гэж байгаа байхгүй тий. Ингээд тээрлээд исэн гэдэг тий. Тэгэхээр тэр бол яг юу гэдэг юм айгүй модерн өнцгөөс харах юм бол тэр ингээд амар тэнийг ч юм уу те гэж байгаа юм шиг боловч бас тэр хүмүүсийг буруутгахад бас болохгүй мэдээж энэ чинь бас ёс занш ч юм уу нийгмийн соёлын нэг юм зүйл бас байгаа тийм амархан өөрчлөгдөжгүй зүйл бас мэдээж байж байгаа тийм ээ сэтгэл санаа тухгүй байх ч юм уу те ингээд нэг бони юм шиг байгаа гэдэг те иймэрхүү зүйл мэдээж байгаа. Гэхдээ тэрэн шиг зүгээр яг яалтчгүй энэ кинон дээр бол одоо бидний Монгол киноноор дамжуулж, Монгол урлагаар дамжуулж нүүр тулаад байдаггүй, зүйлээд байдаггүй, асуулт одоо хөндөөд байдаггүй маш олон зүйлүүдийг би бол айгу бас яг тийм бүгдийг нь бол ярьсангүй зүгээр айгу олон зүйлүүдийг тэгж хөндөж харуулж бодуулж ярилцсан яриа өрнүүллээ л дээ. Тэгээд өрнүүлэх сэдв болголоо л нөгөө сэдлийн өглөө. Тэгээд өдрийн дараа бол яалтчгүй айгүй сонирхолтой хилцүүлэг яриануд бас явж исэн. Зарим хүмүүс бол одоо юу гэдгийг хитрхи бас read into it гэдэг ч гэдэг хитрхи их юм одоо гүнзгий уншдаг ч юм уу тиймэрхүү санагдж байгаа юмнууд байсан. Гэхэд зарим нь бол нэг шүртэ таалагдаагүй гэдэг ч юм уу эсвэл зарим элемент нь үнэхээр таалагдаагүй гэд байсан. Тэгэхээр энэ кино яаж ийнө гэхээр хүмүүсийг яриулж чадчихээн, хилцэг хөвлөг өрнүүлж чадчихээн төгс кино гэсэн үг бол биш. Надад бол маш их таалагдсан. Гэхдээ л төгс гэж бол хэлэхгүй. Тэгэхээр энэ кино бол одоо би үзээрэй гэж санал болгомоор би бол ямар нэг мөнгө төгрөг юм авсан бол биш мэдээж урилгаар бол тусгай өдөрт үзсэн урилга хийлгэсэн Lotus Pictures-ийн хамт олон тэгээд мэдээж мандахта баярлаа сингторч найруулагч болон хамт олон бас амжилт хүсье кинон гоё яваасаа гэж найдаж байна. Гэхдээ миний зүгээр яг чин сэтгэлээсээ бодож байгаа зүйл юу гэхээр энэ кино үзээд маш их хилцүүлэг яриа өрнөх юм байна. Магадгүй дебейт тийм ээ мэтгэлцэн хүртэл явж болохоор юм байна. Бид нар өнөөдрийнхөө Монголын нийгмийн хүрээнд маш олон сэдвийн талаар энэ дээр ярилцаж болохоор зүйлүүд бол энэ ч байж байна гэдгийг бол хэлмээр байна. Тэр тал дээр бол тэгээд яг зүгээр сул санагдсан гэдэг түрүүнд диалог дөрүүдийн харилцан ярианы үгийн сонголтоос гадна яг зохиол дээр нэг ганц нэг мэрсэр деталь юмнууд жоохон байх байсан. Би тэрийг бол яг зүгээр дурдж ярмааргүй спойлер болох гэдэг л да плот ярмааргүй. Гэхдээ яг зохиол талаасаа надад тэрний ганц 2 жижиг зүгээр дүрийн шийдвэр ч юм уу эсвэл зарим нэг зүйлийг дутуу орхисон ч юм шиг санагдаж байгаа тайлбарлах хэрэгтэй байсан. Эсвэл ямар нэг үйлдэлийн үр дагавар гарах хэрэгтэй байсан ийм нөхцөл дээр гаргаагүй ч юм шиг санагдсан зүйлүүд байгаа. Тэр киноны контекстгүйгээр том сонсогдож байж магадгүй. Гэхдээ надад бол яг тийм амар том болол бас санагдаагүй. Ерөнхийдөө анх үзээд дөнгөж гарч ирэхэд бол киноны зохиол нь баг хамгийн яг тэр нөгөө нэг үгийн сонголтоос л бусна гэх юм бол зохиол нь баг л төгс санагдсан. Гэхдээ яг хүмүүстэй ярилцаад ингээд ирэхэд бол бас яалтчгүй миний анзаараагүй одоо сул тал гэж хэлж болохоор зүйлүүд бас гарч ирсэн л дээ яалтчгүй зарим хүмүүстэй бол би санал нийлээгүй би сул тал гэж бодохгүй байна гэсэн зүйлч байсан. Заримдаа нэрээ тийм юм биш гэсэн зүйлч бас байсан. Тэгэхээр би бол урлаг гэдэг зүйл өөрөө бас хүмүүсээс реакшн гаргах урлаг гэдэг зүйл хүмүүсийг хилцүүлэг өрнүүлэх хүмүүсийг юм одоо бодож тунгаахад хүргэх хилцүүлэг мэтгэлцэн өрнүүлэх тийм хэрүүл бол мэдээж биш тийм ээ мэтгэлцэн яриа өрнүүлэх сэдв хөндөгдөх за магадгүй тэрнээс томрох ийм бодит өөрчлөлтөнд одоо жишээ нь суурь нүртэл болох удаа гэж мэдээж байгаа шүү дээ. Зарим кино урлагийн бүтээлүүд тийм ээ. Тэгэхээр энэ киног бол бас яг тэр тал дээр бол одоо яг маш сайн онсон бүтээл басан гэж бол бодож ин яг тэр талаараа бол тийм. Тэгээд манай хэд бас үзээд санаа сэтгэлдүүдээ хуваалцараа хөгжмийн сонголт ямар бай, дөрүүдийн дүр бүтээсэн нь ямар бай, зохиолын шийдлүүд маш зөрөгтэй шийдлүүд маш их байсан. Энэ кинонд бол яг Монгол уран бүтээл гэдэг утгаараа бол үнэхээр зөрөгтэй шийдлүүд бол зөндөө байсан. Зөрөгтэй гэдэг нь зөвхөн нэг юм одоо дүрслэл гэдгээс гадна яг өрнөл хөндөж байгаа, харуулж байгаа, мэдрүүлж байгаа тэрийг асуултын тэмдэг болгож байгаа гэдэг утгаараа бас зөрөгтэй хийсэн кино бол байлаа. Тэгээд манай үдсэн бол санаа сэтгэлээ хуваалцаарай. Тэгээд магадгүй энэ киног нээлттэйсний дараа үзчихэд орж ирж энэ видеог үзчихэд бас магадгүй тийм ээ. Тэгэхээр сан сэтгэлээ хуваалцаарай. Тэгээд 5 сарын 2-оос кинотеатруудаар нээлттэй хийж гарах юм байлээ. Тийм удаан хугацаанд бас гарна гэж бол бодохгүй байна. Тэгэхээр боломж нь гарвал боломжоо гаргаад үзхийг хичээгээрэй гэж хүсмээр байна. Тэгээ ойр орчин найз нөхөд хамаатан садна ойр орчны хүмүүс нь юу гэдгийг энэ киног үзээгүй ч юм уу эсвэл ярилцах хүн нэх байхгүй байвал бас комент бичээд ороод ирээрээ. Хэдүүлээ энэ дээр доор ярилцъя гэж бодож байна. Энэ киног ямар ч байсан таалагдсан
таалагдаагүй одоо ямар зүйл нь таалагдсан ямар зүйл нь таалагдаагүйгээс хамааралгүйгээр та хэд одоо үзсэн л бол энэ киног ярилцах хүсэл бол төрөх байх гэж бодож байна. Ямар ч тач энэ киног одоо маш муу кино байлаа гэд үзэн ядна гэж бол би бодохгүй байна. Ер нь тэрэнд бол маш ихтгэлтэй байна. За бүр ингээд шүтэж бариад ингээд ахын ч бас одоо хайшин. Гэхдээ ер нь таалагдана гэдэгт ихтгэлтэй байна. Тийм ийм байна. Тэгээд хамт байсан бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд нэгд өдөр болгоно Last of Us-аа үзэж байгаа манай дээрээ хүүхдийн паркийн нэг давхар Red Rock Castle рестораны нэг давхар дүн төлбөрөг үзэж байгаа шүү. Гоё шагналтай урамшуултай бас юунод хөтөлбөрөөс явж байгаа ирж үзцгээгээр нэг дээрээ тэгээд эрэгт өрөвтгийн шөнө болохоор Thunderbolts киноны шөнийн тусгай үзэр IMAX танхимд хийж байгаа шүү. Тэгээ манай гоё одоо дагалдах постертой тусгай цуглуулдаг тикеттэй ингрийн тэмдэг за тэгээ карт стикер дагалдах за мэдээж шагналтай уралдаан тэмцээн тоглоом бас явнаа. Ийм одоо гоё үзэр болол 4-р шөнө 4 сарын биш 5 сарын 2-ны шөнө IMAX дээр болох гэж байгаа шүү. Тэгээ эднэрийн талаар мэдээлэл авах хүсвэл Rusty Socks Facebook-оор холбогдоорой. Тэгээ хамт байсан бүгдээр нь баярлалаа. Чимээгүй хотын жолооч киноны талаар сэтгэл байлаа. Тэгээ манай санаа сэтгэлээ нээлттэй хуваалцаарай. Дараагийн видео контент үйл ажиллагаануудаараа уулзтлаа. Баяр та.